Хэрвээ та крипто сонирхдаг бол крипто ертөнцид хоёр том гол ойлголт бий. Coin ба token. Үүний ялгаа нь маш энгийн. Би танд өнөөдөр энийг тайлбарлаж өгье. Coin гэдэг нь өөрийн гэсэн блокчейн сүлжээтэй. Жишээ нь Bitcoin, Ethereum, Solana эдгээр нь coin юм. Coin нь төлбөр тооцоог хийх системийн аюулгүй байдлыг хамгаалахад хэрэгэлдэг. Ашиг тус нь мэдээж төлбөр тооцоог хурдан хугацаанд шилжүүлэх мөн төвлөрсөн бус санхүүгийн систем юм. Харин токен нь өөр блокчейн системээр үүсгэгдсэн дижитал хөрөнгө юм. Жишээ нь та бидний сайн мэдэх USD, Tether, Doge, Shiba, Mana зэрэг дижитал хөрөнгүүд нь өөр блокчейнээр бүтээгдсэн хөрөнгүүд юм. Токенуудын хэрэглээ нь тоглоом, NFT, санхүүгийн хэрэглээнд илүүдлэхүү ашигладаг. Ашиг тус нь мэдээж токенуудыг амархан үүсгэж болдог болохоор олон төрлийн бизнесийн салбарт ашиглаж болдог. Хялбархан хэлбэл coin бол үндсэн систем, харин токен бол тухайн систем дээр ажилтгүй үйлчилгээ юм. Хэрвээ та крипто хөрөнгө худалдаа авахар төлөвлөж байгаа бол хамгийн олон төрлийн coin болон токены сонголттой Altex Digital биржийг сонгоорой.